Шинэ өглөөний мэнд төргий. Хамтдаа өглөө бүр үгийн цагаар Бурхны үгийг судалж, Бурхны үгээр зоригжиж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ цагаар дамжуулан бүгдээрээ өөрсдийн анхаарлыг Бурхан руугаа хандуулцгаая. Тэгээд хамтдаа энэ цагийг эхлэхээс өмнө залбирцгаая. Хайртай мөнхийн авгаа хүчрхэг их эзэн минь ээ. Та бол сайн Бурхан, та бол агуу хүчрхэг Бурхан, та бол ариун их эзэн мэлээ. Эзэн минь ээ, энэ цагаа танд даатхан залбирч байна. Та яг одоо бидний дээр өөрийн ариун сүнсээрээ хамт байж хүн нэг бүрт өөрийн үгийг илчлэн харуулж ойлгуулж өгөөрэй гэж залбирч байна. Ийгүү бид таны үгээр үнэхээр барьж босгогдох болтугай. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Амен. За бүгдээ хамтдаа Эфес 5 дугаар бүлгийн 15-аас 18 дугаар ишлэлийг уншиж судалж байгаа. Тэгээд өнөөдөр бид нэр ариун сүнсээр дүүрэх талаар ярих гэж байна. Ариун сүнсээр дүүрэх гэдэг нь яг яана гэсэн үг юм болоо. Яаж ариун сүнсээр дүүрд юм болоо гэдэг талаар суралцах гэж байна. Тэгээ бид нар зоригтой, итгэмжтэй, хариуцлагатай Бурхны өмнө амьдрахын тулд бид нар яг энэ хэсгээс 4 түлхүүр гаргаж ирж харсан байгаа. Тэгэхээр 4 түлхүүрээ эргээд санах юм бол бид нэр хэрхэн алхаж байгаа хянаж бай гэсэн. За өдрүүд нь бузар муу буюу өдөр хоног зөвөн тул цагийг үнэл буюу цагийг одоо сайнаар ашиглах талаар сурсан. За дараа нь бид нэр эзний хүсэл юу болохыг ухаарах нь ямар чухал вэ гэдгийг сурсан. Тэрний дараа өнөөдөр 4 дахь түлхүүр нь бид нэр ариун сүнсээр дүүрэх талаар үзэж байна. За тэгэхээр ариун сүнсээр дүүрхтэй холбоотой 4 том эндүүрэл байгааг эхлээд хурдан тайлбарлая. За нэгдүгürt нь энэ бол зөвлөгөө биш ээ. Ариун сүнсээр дүүр гэж хэлэхдээ зөвлөгөө өгөөгүй, харин энэ бол тушаал байсан. Бид ариун сүнсээр дүүрэх ёстой. За хоёрдугаарт нь энэ тушаал нь зөвхөн нэг удаагийн цаг дээр хэлэгдээгүй, харин үргэлжлүүлэн дүүрсээр байх буюу одоо цагийн захиран тушаах хэлбэр дээр бичигдсэн байдаг баг. Ариун сүнсээр дүүрсээр бай гэдэг утгатай. За гуравт нь болохоор энэ нь дүүрэх, дундрах тухай биш, харин ариун сүнсэнд хэр их өөрийгөө өгөх, бууж өгөх талаар ярьж байгаамаа. За дөрөвдөх нь болохоор сүнсээр дүүрэн амьдрал гэдэг болон сүнсний бэлэгтэй амьдрал хоёр ялгаатай гэдгийг харах хэрэгтэй байгаа. Тэгэхээр хүн болгонд ариун сүнсний авьяас талант, сүнслэг бэлэг өгөгдсөн байдаг боломжууд. Харин тэр авьяас таланттай байна гэдэг нь бас ариун сүнсээр дүүрэн байна гэсэн баталгаа биш гэсэн үг тийм. За тэгэхээр тийм болохоор бид нэр ариун сүнстэй зүрх сэтгэлээрээ холбогдож хүсэл тэмүүлэлтэй ариун сүнстэй нөхөрлөх гэдэг маш чухал байна. Ариун сүнс бидэнд хүсэл тэмүүллийг өөрөө өгдөг, авьяас талантыг бас өгдөг. Гэтэл бид нар авьяас таланттай мөртлөө ариун сүнстэйгээ дотн харилцаагүй байна гэдэг нь харамсалтай зүйл. Тэгэхээр тийм болохоор бид нэр хүсэл тэмүүллээ үргэлж шинжилж ариун сүнстэй дотн нөхөрлөдөг байх нь маш чухал байна. Тэгэхээр дүгнэх юм бол яаж алхахтай анхааралтай байж цагаа аврахад Бурхны хүсэл юу болохыг оюун ухаандаа тодорхой ойлгож дагах. Эдгээрийг би хийж чадахгүй, харин ариун сүнсээр дүүрэх үед үүнийг хийж чадна. Хэрвээ би ариун сүнсээр дүүрэх юм бол би Бурхны хүслийг мэдэж түүнд нь хариулж би өөрийн цагийг аварч боломжуудыг тултал ашиглаж чадна. Тэгээ бид нэр орой дээрээсээ сүнсээр дүүрдэггүй, харин сүнсэнд бууж өгөх ёстой. Тэгвэл яаж
сүнсэнд бууж өгч яаж сүнсээр дүүрэх вэ? Бүгдээрээ яг дараагийн ишлэлийг одоо харцгаая. Сүнсээр дүүр. Ингэхдээ дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар өөр хоорондоо ярилцаж, эзэн тандаж, зүрхнээсээ дуулан, аялгуулж, бүх зүйлийн төлөө бидний эзэн Есүс Христийн нэрээр Бурхан эцэгт үргэлж талархал өрөг. Гэт цаашаа явж байгаа. За яг энэ ариун сүнсээр дүүрэхдээ сүнслэг дуунуудаар магтуу дуулал одоо энэ дуунуудаар өөр хоорондоо ярилцах гэдэг ийм хэсэг орж ирж байгаа. Эзэн тандаж зүрхнээсээ дуулан аялгуулж одоо магтах тий. За энийг бид нар юу гэж ойлгох вэ? За сонирхолтой зүйл байгаа. За Колосай номын 3 дугаар бүлгийн 16-ыг харах юм бол ингэж хэлсэн байна. Христийн үг та нарын дунд бэлхэн мор шиг. Та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биедээ зааж нэг нэгнээ синхруулан Бурхан тандаж зүрхнээсээ талархалтайгаар дуулал магтуу дуу сүнслэг дууг дуул. Та нар үг ба үйлсээрээ юу ч хийсэн түгээр дамжуулан эцэг Бурханд талархал өргөж бүгдийг эзэн Есүс Христийн нэрээр хийгдэв. Тэгэхээр Эфес Колосай 2 номын яг төгсгөлийн хэсэг ер нь энэ ном дээр өгж байгаа зааварчилгаа үгнүүд яг төстэй адилхан давхцаж байгаа. Тэгэхээр яг энд хэлж байгаа сүнслэг дуунууд магтуу дуулах гэдгийг Эфес ном дээр сүнсээр дүүр гэдэгтэй холбож хэлсэн бол Колосай дээр Христийн үг та нарын дунд бэлхэн мор шиг. Тэгээ та нар бүхий л мэрэгэн ухаанаар бие биендээ зааж нэг нэгнээ синхруулан Бурхан тандаж зүрхнээсээ талархалтайгаар дуулал магтуу дуу сүнслэг дууг дуул гэж холбогдсон ба. Тэгэхээр энэ хоёр ишлийн хооронд онцгой холбоо байна. Тэгэхээр ариун сүнсээр дүүрхийг Христийн үг бидний дунд бэлхэн байх хоёр одоо яг зэрэгцэж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө төвөр бид нар яг энэ үгийг яаж хэрэгжүүлдэг вэ гэвэл бид нар чуулгандаа ирснээр бид нар магтан дуу дуулж дуугаар магтаалын өдөрдөгч одоо тэр дуунуудаар жишээлбэл биднийг уриалж синхруулж идэг ба тийм. Тэнд дуунууд өөрөө Библийн үгээр зохиогдсон, ариун сүнсээр зохиогдсон байдаг учраас Бурханы үг өөрөө амьтай учраас биднийг синхруулж босгож идэг. Тэгэхээр бид нар хамтран цуглаж Бурханыг магтаж, Бурханы үгнээс судлана гэдэг нь өөрөө яг энэ үеийн хэрэгжүүлэлт болж харагдаж байгаа гэсэн үг. Өнөө цагт те. Тэгэхээр гайхалтай биш гэж юу? Тэгээ бид нар ариун сүнсээр дүүрэх гэдгийг үндсэндээ юу гэж ойлгож болох вэ гэвэл бид нар оюун бодлороо, зүрх сэтгэлээрээ Христ рүү харах, Христийн үг бидний дотор бялхан биднээс яг ингээд биднийг одоо дүүргэх гэсэн утгатай. Тэр амьд үг Христийн чуулганы тэргүүн пастор Батболт пастор маань нэгэн номлол дээр ингэж хэлсэн дээ. Бид нар харж байгаа зүйлийнхээ тусгал болдгоо гэж хэлсэн байна. Тэгэхээр Колосай номын 3 дугаар бүлэг дээр ч гэсэндээ яг үүнийг хэлсэн. Тиймээс хэрв та нар Христтэй хамт амьлуулагдсан юм бол дээгүүрх зүйлсийг хай. Тэнд Бурханы баруун талд Христ заларч байгаа. Дээгүүрх зүйлсийг хай. Ирсээр бай. Тийшээ анхаарлаа хандуул гэж хэлж байгаа. Тэгэхээр Христ рүү анхаарлаа хандуулж Христийг харах үед бид нэр Христийн тусгал болдог. Өөрөөр хэлбэл бид нэр Христийн мөн чанар, Христийн зан чанар, ариун сүнсний хайр, Христийн дэлхийд хэрхэн амьдарч исэн түүний одоо үлгэр дуурал руу бид нэр анхаарлаа төвлөрүүлэх үед бид нэр өөрсдөө Христийг илэрхийлж идэг. Манифест гэж англиар хэлдэг. Илэрхийлэх. Тэгэхээр бид нар Бурханыг алдаршуулахаар дуудагдсан гэдгийг мэддэг. Тэгвэл яаж Бурханыг алдаршуулах вэ, тийм? Иесус эзэн биднэрт хэлэхдээ та нар залбирахдаа ингэж залбир те. Тэнгэрт байгаа бидний эзэм таны нэр ариунаар дуурсагдаг гэж эхэлж байгаа.
Тэгээ Бурхны нэрийг бид нэр энэ дэлхийд ариунаар дуурсгуулж, алдаршуулж, Иесус Христ энэ дэлхийд ирээд бидний төлөө үхээд дахин амьлаад одоо ариун сүнсээрээ бидэнтэй хамт байгаа гэдэг энэ ишлэлт, энэ үннийг бид нэр өөрсдийн амьдралд яг бодит илрэл болгож Христийн элчин сайд мэт энэ дэлхийд Христийг харуулж илэрхийлж амьдрахаар дуудагдсан байгаамаа. Тэгэхээр бодит хэрэгжүүлэлт нь яг юу? Бид нар өнөөдөр цагийг аврах, тэгээд өөрсдийн боломжийг авьяас талант бүхэл зүйлээ Бурхны зорилгод нийцүүлэх гэх мэт олон зүйлийг сурж байна. Харин энэ бүхний чинь цаад зорилго нь бид нар Бурхныг алдаршуулах гэдэг. Христийг бид нэр өөрийнхөө амьдралаар илэрхийлж харуулж энэ дэлхийд сайн мэдээ болох гээд, энэ дэлхийд гэрэл ба давс болох гээд байна. Халелуя. Бүгдээрээ Христийг илэрхийлэн харуулцгаая. Христийн тусгал болцгоё. Ингээнд бол бид нар өдөр бүхэн өөрсдийн оюун санаагаа Христийн үгээр бялхан байлгах хэрэгтэй. Бид нар магтан дуугаар, залбирлаар, Библи уншлагаар, цуглаандаа бүтэнсэн өдрийн мөргөл хүндэтгэл өргөснөөр хамтдаа цуглаж жижиг бүлгүүдээр ярилцаж Бурхны илэрхийлж ойлгуулж байгаа зүйлсийг бие биендээ хуваалцаж синхруулснээр бид нар Христийн үг бидний дотор бялхан болж бид нар Христ рүү анхаарлаа төвлөрүүлэх үед бид нар тэр үед ариун сүнсээр дүүрсэн байдаг. Тэгэхээр ариун сүнсээр яагаад заавал дүүр гэж хэлээд байгаа. Ариун сүнсээр удирдуул гэж шууд яагаад хэлээгүй. Тэгэхээр бид нар ариун сүнсэнд өөрийн оюун бодлоо нээлттэй байлгаж түүгээр дүүрэх хэрэгтэй байгаа гэсэн үг. Тэр бидний оюун бодлыг дүүргэх хэрэгтэй. Өөр бусад зүйлийг хойш нь тавиад зөвхөн ариун сүнсэнд Бурхны үгэнд анхаарлаа хандуулж фокусаа тавьж түүгээр амьсгалах хэрэгтэй байна. Амен. Би ч гэсэн өөрөө яг суралцж байна. Энэ үгийн цагаар дамжуулан энэ үгийг бэлдэж байхдаа үнэхээр би өөрөө бас урамшин зоригдож байгаа юм. Тэгэхээр хамтдаа эзэндээ талархъя. Эзэндээ хандан залбирцгаая. Тийм ээ эзэм минь. Тандаа баярлалаа. Бид таны ариун сүнсээр дүүрэн байж өдөр бүр таны ариун сүнсний тусгал болж таныг илчлэн илэрхийлж, харуулж, гэрчилж, алдаршуулж амьдрахыг хүсэж байна. Ингээд бол бид нэр өөрсдийн оюун бодол зүрх сэтгэлээ таны өмнө авчирдаг тэдгээр онцгой цагуудаа хамгаалж энэ бузар муугаар хэрэггүй хоосон зүйлсээр дүүрэн энэ дэлхийд бид нэр цэвэр ариун байж өөрсдийн цагийг хамгаалж таны өмнө итгэмжтэйгээр амьдрахыг хүсэж байна. Тантай нүүр тулан уулзахын тулд нүүр тулан уулзахдаа бэлтгэж өдөр бүр итгэмжтэй, хүч чадалтай, сүнс дотор ялалттайгаар амьдрахад та хүн нэг бүр туслаарай эзэм. Үргэлжлүүлэн та өглөө бүр амьд үгийн цагаар ярьсаар байгаарай гэж танд даатхан залбирч байна. Өнөөдрийн минь ажил үйлсийг та өрөөн сахих болтугай. Тандаа даатхан Иесусийн нэрээр залбирлаа. Амен.